За та бүхэнд ашигтай хэрэгтэй зөвлөгөөг одоо хүргэх гэж байна. Өнөөдрийнхөө зочноо танилцуулъя. Амгаахын шийдлэх ухааны үндэсний их сургуулийн багш, амгаах ухааны доктор, профессор Одон Туяа багш байгаа. За Одон Туяа багштай энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд. За өнөөдөр хоёулаагийн ярилцах байгаа сэдэв бол вирусны талаар асууж тодруулах гэсэн юм аа. Тэгээд тантай бас өнөөдөр ярилцъя гэсэн урилгыг хүлээж авсан танд баярлалаа. За урьсанд баярлалаа. За тэгэхээр одоо вирус гэдэг чинь одоо ер нь бол хүн төрөлхтөн үүсч бий болсноос л илчилсэн байх мэдээж хэрэг. Тэгтэл вирус хүмүүсийг одоо өвдүүлж маш олон тооны хүнийг цаг бусаараас авч чадж байна тийм. Үүнтэй зэрэгсээд бас олон эрдэмтэд бас олон сайхан юм бэлтгэлтүүдээ гаргаж байна. Тэгэхээр ер нь орчин үед одоо бас яг энэ вирусын эсрэг ямар төрлийн бүтээгдэхүүнийг үйлчилж байна. Ер нь түүнээс гадна одоо вирустай холбоотой мэдээллийг манай үзэгчдэд өгөхгүй. За баярлалаа. Тэгээ вирус маань одоо маш олон төрөл байдаг штеп. Тэгээд энэ маань дэлхий дээр жилдээ 1 тэрбум орчим хүн амьсгалын замын цочмог халдвараар вирусны халдвараар өвчлөдөг. Тэрэн дотор бага насны хүүхдүүд бол бараг 12 сая орчим хүүхэд жилдээ дэлхий дээр амьсгалын замын вирусны гаралтай цочмог халдвараар нас сурдаг байна. Хөө нас ордог ямар аюултай тоо. Тэгээд энэ бага 5 хүртэлх насны хүүхдийн ерөөсөө зөнгөлөх шалтгаан бол амьсгалын замын цочмог халдварууд болдог. За ингээд ер нь бидний өдөр тутмын амьдрал ингээд бидний донд байнга эргэлдэж идэг хэдэн нөгөө АБ томоогийн вирус, аденовирус, RS вирус гэх ингээд эсвэл энтеровирус гэх ингээд суулгалт өгдөг гэдэг нүд нуухтуулдаг, ханиалуулдаг, нус хойжуулдаг гэдэг энэ вирусууд бол улирлын чанартай ер нь идэвхжиж байж л идэг. Гэтэл одоо ингээд сүүлийн үед H1N1 гэх энэ шинээр ахайн томоо гэж гарлаа. Шууны томоо гэж гарлаа. Ягамата вирус, Викториатус вирус гэх тэгээд сая 14 онд энэ дэлхийд донсолсон бас Эбола вирус гэж гарч ирсэн тийм. Тэгээ энэ вирус бол маш олон янзын вирус байдаг. Тэгээ энэ олон вирусууд маань одоо маш олон төрлийн өвчин үүсгдэг. Энэ дотроос мэдээж одоо хүн төрөлхтөнд хамгийн ихээр одоо байнгын жил болгон явагдаад байдаг амьсгалын замын цочмог халдварын нэг бол вирусны гарал. Тэгээд одоо саяхан энэ интерферон гэдэг энийг тийм ээ виферон гэдэг нэртэйгээр оруулж ирсэн. Тэгээ энэ виферон нь болохоор ла хэлбэрээр, мөн гэл хэлбэрээр, тосон хэлбэрээр гэсэн юм 3 хэлбэрээр орж ирсэн байна. Тэгээд ердийн энэ амьсгалын замын цочмог халдварын үед одоо хүүхдэд 7 хүртэлх насны хүүхдэд вифероны лаг хоногт 12 цагийн зайтай өглөө орой хоногт шулуун гэсэнд нь одоо 2 удаа хийхэд 7 хүртэлх насны хүүхдэд 150 мянган нэгжээр 7-оос дээш насны хүүхдэд 500 мянган нэгжээр 5 хоногийн турш шулуун гэсэнд хийхэд бол ерөнхийдөө энэ амьсгалын замын цочмог халдварыг бол бүрэн эмчилдэг, хөнгөн явцтай болгох бүрэн боломжтой гэж үзэж байгаа тийм ээ. За тэгээд энэ вифероны гел тос гэсэн энэ 2 хэлбэрээр гадуур хэрэглэхээр орж ирсэн байгаа. Гэл нь болохоор 36 мянган нэгжтэй 1 грамда, тос нь болохоор 1 грамда 40 мянган нэгжтэй. Гелийн нь болохоор хүүхдийн хамрны дотор хоолой, улайсан хоолойн дээр бэлэг эрхтний сарсанд салсарх бүрхүүл дээр бол гелийн төрөгдөг. Тосын нь болохоор одоо гарын дээр гарсан вирусын гаралтай ургац тийм ээ. Юм хуурай гадаргуу дээр тосын нь төрөгдөг. За ингээд энэ гэл тос нь болохоор өөрөө бас вирусын эсрэг үйлчилгээ. За мөн энэ ургацын эсрэг төлжилтийг зогсоох үйлчилгээтэй дархлаа бие эсэргүүцлийг сайжруулах үйлчилгээгээс гадна нянгийн эсрэг, мүүгэнцрийн эсрэг гэсэн юм 2 давхар үйлчилгээтэй юм байна. Тэгэхээр энэ яагаад нянгийн эсрэг үйлчилгээтэй гэвэл дотроо бензоины хүчил агуулж байна. Бид нөгөө нэг ана томоо тусвал ань суу гэж зөвлөдөг тийм анч чанаа дугаараа гэж аньсан дотор чинь бензоины хүчил байдаг болохоор нөгөө вирус томоогаар үүсгэгдсэн халдварыг нянгийн халдвараар хүндрэхээс сэргийлээд бензоины хүчил нөгөө нянгийн бактерицид үйлчилгээтэй нянгийн үршлийг зогсоох үйлчилгээтэй гэж байна. Түүнээс гадна энэ тетраборат натр бас энэ гел тос хоёр нь агуулж идэг. Энэ нь мөнгөнцрийн эсрэг үйлчилгээ. Түүнээс гадна энэ вифероны гелийг амьсгалын замын цочмог халдвараас уршин сэргийлэх зорилгоор
хүүхдүүдэд хэрэгэлсэн юм олон судалгаанууд байдаг. Тэгээ энэ судалгаан дээр яг хүүхдийн хамрын салтанд нь нөгөө гели чинь ерөөсөө шар будааны дайтай өглөө ороо ингээд нэг 12 цагийн зайтай 2 удаа төрөж байгаа. Тэгэхэд бол ерөөсөө энэ томоогийн улиралд бол амьсгалын замын цочмог халдварын тохиолдол 2 дахин зөөрж, амьсгалын замын цочмог халдварын эмнэлзэн шинж 1.7 дахин багасж, амьсгалын замын цочмог халдварын хүндрэлүүдийн тохиолдол 3.3 дахин зөөрж, амьсгалын замын цочмог халдварын хүнд хэлбэрийн тохиолдол 2.2 дахин цөөрснөөс гадна нөгөө хоолой боогддаг ларингит гэж хэлдэг. Тэр одоо хүндрэл бол 3 дахин багассан гэсэн ийм судалгаа байна. За мөн цэцэрлэг яасан цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бид нар ингээд хүүхдэд цэцэрлэгт аваачаад өгтөгдөл ерөөсөө эхний 7 хоногт ханы томоо тусаал хүрээд ирсэн. Тэгэхээр гэртээ 5 хоног аягүй баах антибиотиктэй ч гэдэг юм уу. Тэгж байгаа дахиад тэгвэл энэ бифероны гелийг хүүхдийн хамрын хоёр нүхэнд нэг шаргууданы дайтай өглөө ороод нэг хоёрхан түрхээл цэцэрлэгт нь явуул. Тэгэхэд бол энд хийсэн судалгаанууд их олон байна л да. Энэ судалгаанаас юу гэхээр ерөөсөө нийт цэцэрлэгт анх удаага явж байгаа хүүхдийн бараг 90 орчим хувь нь эхний 3 сарын дотор амьсгалын замын цочмог халдвараар өвчилж цэцэрлэгээ тасалдаг байсан бол энэ 41% нь огт 3.5 сарын турш огт ерөөсөө амьсгалын замын өвчнөр өвчлөөгүй. Өө энэ ч яасан хэрэг. Тэгээд нөгөө цэцэрлэгээ таслах тохиолдол 2.2 дахин багассан гэж байна. За мөн энэ амьсгалын замын цочмог халдвараар өвчлөх нь 2 дахин буурсан. Тэгээд судалгаа хийгээд үзэхэд хүүхдийн шинжилгээнд дээр бол дархлын Т9 нь бүр ихссэн. Нэг бол дархлаа аюул сайжирсан. Тэгээд эдгээр хүүхдүүдээс цөөн тооны өгөгдчихсэн амьсгалын замын цочмог халдвараар өвчлөө шүү дээ. Өвчлсөн хүүхдүүд нь хөнгөн хэлбэрээр өвчилж исэн болохоор антибиотик авах шаардлага байхгүй. Цэцэрлэгт явахдаа ингээ уйлаад урваагаар явж исэн бол ингээд цэцэрлэгт бол баяр баясгалантай явдаг болж ийн гэсэн үг. Нэрээ тэгэхээр яхана шүү. Тэгэхээр ер нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд нэг бифероны гелийг хамранд өргөж явуулж явах нь маш чухал юм аа гэдгийг бас хэлмээрээ. За тэгээд энэ 2009 онд нөгөө H1N1 гэл баахан гахаан томоо гэж ярьсан. Дараа нь шууны томоо гэж гарч ирсэн. Тэгсэн Оросын ерөнхийлөгч Путин бай 2010 онд бол бүх жирэмсэн эмэгтэйчүүд бүх бага насны хүүхдэд бифероны лаг хийх хэрэглэх юм тушаал. Тэгээд энэ сүүлийн 10, 11, 12, 13, 14 онд энэ бүтэн 4 жил энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа гаргасан энэ газрын зураг энд байж байна. Энд Оросын холбооны улсад ерөөсөө томуу тус өвчний эпидеми буюу тахал хэлбэрээр гараа. Тэгэхээр энэ бол ерөөсөө энэ томуу тус өвчнөөс ерөөсөө урчин сэргийлэх боломжтой байна гэдгийг бол энэ жишээнээс гарч ирж байна. Намар манайд Оросын холбооны улсын одоо эмчнэрийн мэрэгжил дэвшлүүлэх институтын багш техникийн эрхлэгч Татьяна Александровна Чеботарева хурж ирсэн. Тэгээд тэр ярьж ирсэн л да нөгөө Путин гоогоос одоо Эбола тархахад танай улс хэр зэрэг Эболад бэлэн байна гэд асуухад Путин гоо бэлэн гэж хариулсан байсан. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ? Зүгээр нэг удаагийн мас халаат бэлэн гэсэн үг бол биш байгаа. Бид нар бол биферон гэдэг эмтэй. Тийм болохоор бид нар бэлэн гэж их зоригтой хэлсэн байлээ. Тэгээд энэ болохоор би бол бас их сайн юм манад оржээ гэж би бас орж ирсэн байна гэж дотроо баярлаад байгаа юм. За тэгээд ингээ бифероны лаг энэ эрүүл мэндийн 2-4 дугаар бүлгийн хүүхэд гэдэг маань өвчлөмтгий их ойр ойрхон өвчлөдөг хүүхдүүдэд хэрэгэлсэн судалгаанууд байгаа. Тэгээ энэ судалгаанаас аваад үзэхэд эдгээр хүүхдүүд амьсгалын замын цочмог халдвараар өвчлөхөд халуурах шинж нь 1 хоногоор, хордлогын хам шинж 2.7 хоногоор, хамрын амьсгал саатай болох нь 4.6 хоногоор, улайлт хам шинж 3.3 хоногоор цөөрсөн ба ер нь дараагийн удаа амьсгалын замын цочмог халдвараар өвчлөх нь 2.5 дахин багассан гэсэн ийм судалгаа гарсан байна. За одоо санаа зовтгоо сайхан болчихсон байна. Эдгэрсэн байна. Одоо тэгээд нөгөө тархлагаас сайжруулах юмудаа хэрэглээл. Ханиад хүрээд хатгаа болоход өвчсөн байсан. Энэ хүүхдэд 17 хоногийн өмнө үзээд
эмчилгээ бичиж өгөөд эмчилгээнийхэн засвар нөгөө вифероныхоо лаг зөвлөж өгсөн байгаа. Тэгээд одоо би 3 дахь удаага үзэж байна. Өнөөдрийн байдлаар энэ хүүхэд маань нэрвүүлсэн байна. 2014 оны сүүлээс 2015 он хүртэл бид нар одоо тэр виферон эмчилгээ, вирус эсрэг эмчилгээний сургалтанд хамрагдсан байгаа. Тэгээд энэ хүмүүстэй өвчилж байгаа хурц болон архаг өвчтэй хүмүүстэй виферон эмчилгээгээ бол зөвлөж байгаа. Энэ бол өвчний байдал болон өвчтнийхөө нас хүснээс хамаарч вифероныхоо одоо тунг хэрэг зохицуулдаг. Сүүлийн үед бол ерөөсөө жирэмсэн ихэд ч гэсэн одоо тархлаа сайжруулах зорилгоор тэр вирусын энэ вифероны лаг хэрэгжилж олно гэсэн тийм зөвлөмж гарсан байгаа. Би Эрхүү хотод хүүхдийн эмчилгээний 21 хоногийн курс суугаад ирсэн. Тэгэхэд бол Эрхүүгийн анагаах ухааны их сургуулиас гаргадаг эмчнэрийнх нь сар болгоны тийм сэтгүүл гэж гардаг юм байлээ. Тэр сэтгүүл дээр бол вифероныг өвчний ямар ч үе шатанд хэрэгжилж олно, үр дүн сайтай гэж бичсэн байсан. Тэгээд тэрний одоо схемийн дагуу, тэр зөвлөмжийн дагуу одоо бид нар хүүхдээ эмчилж байна. Өрхийн эмчлийн одоо гард ор хэрэглэх хамгийн нэг номерын юм нь виферон юм а гэдгийг эмчнэртэй хэлж байна. Тэгээд энэ виферон гэдэг энийг энэ бол дотор интерферон шүү дээ. Энийг бол ганцхан салхинд том тос өвчний үед хэрэгэлдэггүй. Мөн бас салхин цэцэг өвчний үед хэрэгэлдэг. Салхин цэцэг маань өөрөө вирусээр үүсгэдэг. Хүүхдийн биен дээр ийм цэврүүт тууралт гараад цэврүү нь хагархлаараа шарх болоод шархан дээр нь тав үүсээд нэг хэсэг талбай дээр олон төрлийн цэврүү шарх тав гэл ингээд янз бүрийн тууралтууд гараад ирчдэг. Хүүхэд халуурдаг, хоол мориндоо мууддаг тийм ээ. За ийм шинжтэй. Тэгээд энэ зарим манай Монгол эцсийн эхчүүд бас их буруу юм хийдэг гэж би бол хэлмээр байна. Яг бол салхин цэцэг чи хүүхдийн хөнгөн хэлбэрийн халдвар штэ. Яадгийн хүүхдүүдэд баг дээр нь тусахчий гэд. Гэтэл энэ бол бас буруу юм а. Нэгдүгээрт салхин цэцэг бол бас хүндрэл өгдөг. Мэдрэлийн хүндрэл өгдөг. Нийт мэдрэлийн хүндрэлийнх нь 74% нь одоо энцефалитаар хүндэрдэг. 11% нь сиррозны менингитээр хүндэрдэг гэдгийг бас эцэгчүүд мэдэх хэрэгтэй. Хоёрдугаарт яагаад бас ингэ зориудаар салхин цэцэг өвчөд тусуулж болохгүй вэ гэвэл энэ хүүхэд байхдаа салхин цэцгээр өвчилж болно. Гэхэд нөгөө салхин цэцэг идэгчдэг, вирус нь хүний арсан доор далд хэлбэртэй хувраад орчдөг. Тэгээд нөгөө дад хэлбэртэй насан турш нь байж лээ. 70-80 настай болоод хөгшрөөд бие эсэргүүцэд сулрахаар юм уу эсвэл одоо нөгөө дархлаа хомсдол үүсгдэг хийм туяа эмчилгээнд орох даавар эмчилгээ хэрэглэхлээр нөгөө арсан доор нуугдсан байсан вирус чинь дахин гарч ирэхдээ том цэврүү үүсгээд нөгөө бүслүүр яр гэж хүмүүс сонссон байх. Могоо яр гэдэг те тэр өвчнөр чинь herpes zoster гэдэг ингээ гараад ирдэг. Нөгөө салхин цэцэг хүүхэд байхдаа салхин цэцэг туссан хүний одоо могоо ярчин том болоод буцаад гараад ирдэг байхгүй. Вифероныг энэ салхин цэцэг туссан хүүхдэд лагаар хэрэглээд мөн салхин цэцгийн цэврүүн дээр нь гэл масыг ингээд түрхсэн байгаа. Тэгээд ингээд судалгаа хийсэн чинь энэ хордлогын хам шинж 2.5 дахин үргэлжлэх хугацаа нь богиносоод халууралтын үргэлжлэх хугацаа 3 дахин багасаад тууралт ба арьс захтнах шинж нь 3 дахин богино болсон бөгөөд нийт одоо хүндрэл үүсэх эрсдэл нь 90% буурсан гэсэн ийм тохиолдол байна. Тэгэхээр шинжилгээнд дээр ахиж тэр вирусын антиген илрээгүй гэдэг маань том болоод энэ хүүхэд нөгөө могон яраар өвчлөхгүй гэсэн юм гарч ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр салхин цэцэгтэй хүнд вифероны лагийг хэрэглээд гелийн түрхээд авах юм бол хөгшөрсөн хойноо могон яр гэдэг өвчнөөс сэргийлэгдэх боломжтой гэдэг ийм ойлголцыг бид өнөөдөр авах хэрэгтэй юм байхгүй юу? Вифероны лаг бас бид койртой хүүхдэд бас хэрэглэдэг. За одоо бүр койр гэдэг маань өөрөө ерөөсөө хүүхдийн өвчлөл эндэгдлийн шалтгаан болдог өвчин гэдгийг мэдж байгаа. Энэ ингээ хүүхдийн нүүрэн дээр ингээд жижиг барзар улаан туулах, улаан гөвдрүүр тууралт гарахаас гадна өндөр халуурдаг, нүд улайдаг, нуугддаг, нус нь гоождаг, ханиа цэртэй ханиаалгадаг тийм ээ. Тэгээ хамгийн гол нь койр нь өөрөө нэг 7-оос 10 хоногийн дотор бүрэн идэж болно. Хамгийн муухай нь энэ койрыг үүсгэж байгаа вирус нь хүний дархлын лимфоцит дотор ороод үржиждэг. Тэр дархлын лимфоцит дотор ороод үржижчихлээр койр нь идэгцэн хэрнээсээ дархлаа хомсдол нь бүтэн 3 сар үргэлжилдэг. Ингээд нөгөө койрын дараах
дархлаа хомслын фон дээр койрын дараах ларингит гэдэг хоолой боогдогч, койрын дараах хатга, койрын дараах менингит гэдэг дархлаа хомслын фон дээр үүсэж байгаа хүндрэлүүд нь амь насанд аюултай байдаг. Койрын дараах хүндрэлүүд нь. Энэ Ленинградын хүүхдийн акцемид бас энэ судалгаа хийгдсэн байна л да. Тэгээд ямар нэгэн өвчний шалтгаанаар кори вакцина хугацаанд нь хийлгээгүй байжгаад короор өвчлсөн 44 хүүхдэд вифероны лаг хийсэн судалгаа байна. Тэгсэн чинь тэр хүүхдүүд нь нөгөө хүндрээд орж иж байгаа шүү дээ Ленинградын хүүхдийн эмнэлэгт. Тэгээ хүндэрттэй орж ирэхэд эдгээр 44 хүүхдэд нөгөө антибиотик хэрэглэх хугацаа нь виферон хэрэглэсэн хүүхдэд бол эрс багассан. Нөгөө ла хэрэглэсэн хүүхдүүд хоолой боогдох ларингит өвчний хүндрэл бараг илэрээгүй. Тэгэхээр энэ ер нь койрцсон хүүхдэд вифероны лаг хэрэглэх зүйтэй гэсэн удирдамж, зөвлөмжийг гаргаж хэвлүүлсэн байна. За түүнээс гадна бас халдварт мононуклеоз гэж нэг вирусны гаралтай өвчин байдаг. Энэ өвчнийг филатовын өвчин, моноцитарны ангин, хоргүй лимфобластоз гэдэг маш их олон нэртэй их олон төрлийн вирусээр үүсгэгддэг. Энэ хүний ердийн herpes вирус гэдэг, Эпштейн-Баррын вирус, цитомегаловирус, хүний herpes вирус 6 дугаар хэв шинж, хүний herpes вирус 7 дугаар хэв шинж гэдэг ийм олон төрлийн вирусээр үүсгэгддэг байх нь шүү дээ. Тэгээд энэ их олон төрлийн вирусээр үүсгэгдэг бөгөөд эмнэлэг зүйн шинж нь болохоор маш олон өвчнөд эндүүрэгддэг. Хүүхэд маш өндөр халуурна. Хоолойн час улаан болчдөг. Тэгээ час улаан хоолой нь бол маш амархан одоо ямар нэг хүүтийн юм уухад бол идээлдэг. Тэгээд хүзүүний булчирхай томордог. Тэгээ хүзүүний булчирхай томрохлоор булчирхайн хавдартай эндүүрх асуудал байдаг. Мөн ангийн стрептококкийн гаралтай, нянгийн гаралтай, ангинтай бас эндүүрээд антибиотик аваад байдаг. Тийм ээ? Гэтэл юугаар нь ялгаа уншиж болохыг бол цусны шинжилгээнд нь эрүүл хүнд бол моноцит эс нь ингэж харагддаг бол халдварт мононуклеозын үед моноцит эсүүд нь нийт эсүүдийн 10-аас дээш хувийн юм гаж хэлбэрттэй болчихсон. Янз бүрийн юм ургацсахтай хөхний толгойтой ч юм шиг юм гачин болчихсон байдаг тийм ээ. Энэ 10-аас дээш хувь. Тэргүүрээ ялгардаг. За ингээд энэ Эпштейн-Баррын вирусыг энэ халдварт мононуклеозын вирусыг эмчлэхэд хөнгөн хэлбэрт нь хоногт 2 удаа 5 хоногийн турш лагийн насан тохирсон тунгаар нь. За энэ виферон эмчилгээг энэ ангинтай хүнд хэрэглэхэд ийм айхтар хоолой нийдэлцсэн байсан чинь энэ лагийн шулуун гидсэнд хийгээд гелийн бас хоолойн дээр түрхсэн байгаа. Тэгэхэд ерөөсөө 7 хоногийн дотор ингээд идэгчж байгаа. Антибиотик авсан хүний энэ хоолойн дээрх 7 хоноход шүү эдэн хിവэрэ байж яана гэсэн 7 хоног эмчилгээ. Гелийн шууд түрхэх нь илүү хурдан үйлчлэгээ, хоолойн дээр түрхэх нь илүү хурдан үр дүн өгдөгөө гэсэн энэ судалгааны зураг эндээс харагдаж байна. За та нар бүгдээр аягүй сайн мэддэг Монголд энэ BCD вирусны гепатит өвчин гэж байдаг. Дэлхийд дээр 350-аас 400 сая хүн архаг гепатиттай байдаг бахан байна. Тэдгээрийн 15-аас 40% нь буюу 75-аас 160 сая хүн элэгний хатуурал цирроз гэж яриад байгаа. Мөн элэгний хорт тавдраар өвчлөх эрсдэлтэй өнөөдөр амьдарч байна. Тэгэхээр энэ газрын зураг дээр та нар харж байгаа хүн амын 8%-аас дээш одоо BC вирус илэрж байгаа улс орныг улаанаар тэмдэглэсэн байдаг. Монгол улс одоо энэ улаантай. Нүглэл маш их тархалттай B вирусны гепатит хамгийн их тархсан улсуудын нэгд бол Монгол улс ордгоо. Тэгвэл энэ B вирус нь өөрөө ийм гоё вирус боловч маш муухай хоруу чанартай. Яг бол энэ вирусын ДНК нь ийм цагирган ДНК-тай, дотроо хагас цагирган ДНК-тай. Тэгвэл гаднаас нь ямар ч химийн бодис энэ цагирган ДНК-нд нь нөлөөлж устгаж чаддаггүй. Яг нэг үржүүлдэг тэр энэ вирусыг үржүүлээд байгаа тэр ДНК-г нь устгаж чаддаггүй өөрөө цагирган хэрэмтэй гэсэн үг. Тийм ээ бүр хамгаалалттай. Тийм болохоор энэ дэлхийд даяар энийг устгаж чадахгүй байна гэд одоо ингээл дэлхийд даяар үзэлцээлээ шүү дээ тий. Тэгээд бас айгүй муухай нь юу гэхээр одоо энэ нөгөө элэгний гепатитыг үүсгээд байгаа өрөвсөл өвчийг үүсгээд байгаа А, Б, С, Д, Е гэд вирусүүд шүү дээ. А, Е хоёр нь болохоор бохир гараар дамждаг. Б, С, Д нь болохоор ихээс ураглуу, бэлгийн замаар, үрийн шингэнээр, тариагаар, шивээсээр, шүд авахуулах явцад, хаалгаанд орох явцад, доонорын цус сэвэн хийхэд, тийм ээ, ийм явцад халдварладаг. Нөгөө BCD 3 шүү дээ.
Тэгэхээр хамгийн аимшигтай нь ихээсээ одоо энэ Б вирусыг тээгч ихээс халдвар авсан яран 90% нь архаг халдвартай болдог гэж байна шүү дээ. Тийм аимшигтай. Тэгээд энэ БЦД гепатит вирус энэ төрхийн өмнө жирэмсэн ихээс халдварлаж болно. Төрөх үедээ цус мустайгаа холдож байгаа шүү дээ, халдварлаж болдог. Төрсний дараа хөхний сүүгээр бас халдварладаг ба асаргаа хийж явах явцдаа үнсэл нялуурал шүлсээрээ бас халдварладаг байх нь шүү дээ. Тэгээд хамгийн аимшигтай нь энэ тээгч вирус тээгч ихээс төрсөн хүүхдийн 98% нь шүү дээ. Б вирусын вакцины хийлгэл байгаа шүү дээ хүүхэд болгон. Тэгсэн хэрнээсээ вакцины хийлгсэн атлаа архаг вирус тээгч болох эрсдэлтэй. Тэгээд нөө интерферон гэдээ манайд одоо аль дээр үес бас ороод ирчихсэн байгаа сурталчлаад идэг судсаар тарьдаг интерферон гэдэг шүү дээ. Тэр чинь одоо хэдэн сая төгрөг үлээдэ маш үнэтэй. Маш өндөр үнэтэй. А түүнээс гадна хүн энэ интерфероныг суцаар хийлгэхлээр заримдаа ингээл хийлгэж эхлээл 2-3 дахь тарианы дараа боли эн чинь амар хэцүү. Бүх бие айгүй хямарж гин гэд дундаас нь нөгөө гаж үйлчлэгээс нь болоод дундаас нь эмчилгээгээ тасалдаг. Гаж үйлчлэгээ маш ихтэй. 3 дугаарт энэ суцаар тарьдаг интерфероныг жирэмсэн хөхүүлэхэд хэрэглэх эсрэг заалттай. А тэгвэл өнөөдөр орж ирсэн виферон гэдэг лаг жирэмсний 27 хоногтойгоос үүш шууд хэрэглэж болно. А хөхүүлэхэд хязгааргүй. Хизээл бол хизээ хэрэглэж болно. Ямар ч гаж үйлчлэгээ байхгүй. Энийгөрөө энэ их давуу талтай. Тэгээ хамгийн сайхан нь юу гэвэл судсаар хийдэг интерферон нөгөө их үнэтэй, нөгөө их гаж үйлчлэгээтэй хүмүүс дундаас нь эмчилгээгээ бүр хаяад явдаг. Тэр их гаж үйлчлэгээтэй судсаар хийдэг интерфероноос шулуун гисээр хийдэг вифероны лаан яг био хүртгүүн 1.3-аас 1.7 дахин өндөр. Тэгэхээр аль нь дээр байх гэдэг юм? Лаан дээр байх. Яг нь шулуун гисээр бүр аюул сайн шимэгдчихдэг. Тэгээд био хүртгүүн 1.7 дахин илүү сайн байдаг байх юм шүү дээ. Тэгэхээр энэ тэгээ жирэмсэн ихэд энэ төр хэрглэж болохгүй энэ төр гэдэг эсрэг заалтыг энэ вифероныг бол бүр 20 нийлэлтэй жирэмсэн ихэд шууд хэрглэж болно. Гаж нөлөө байхгүй. Түүнээс гадна энэ лам маань шүү дээ, вифероны лам маань өөрөө дотроо интерфероноос гадна С-Е витамин агуулж идэг. А С-Е витамин чи өөрөө яадаг вүлээ? Нэгдүгээрт антиоксидант, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, илэгний үрвслийн эсрэг үйлчилгээтэй. Нөгөө эссенциал гэдэг рекламадад байдаг энэ чин дотроо Е-тэй шүү дээ. Хамгийн гол юм нь Е витамин шүү дээ. Илэгний эсийг хамгаалж идэг, илэгний эсийн задралаас сэргийлж идэг. Тэгэхээр энэ виферон чинь бараг дотроо нөгөө Е витамин агуулж байгаа юм чинь илэгний эсийг хамгаалах давхар одоо бүтээгдэхүүн дотроо агуулж байгаа болохоор ерөөсөө илэгний өргөсөлттэй хүнд энийг хэрэглэх нь хамгийн чухал гэж үзэж байгаа тийм ээ. За ингээд хүүхдийн БЦД вирус гепатиттай хүнд хэрэгэлдэг схемийг бол эмчээс одоо заалгаж авах хэрэгтэй. Энэ бол наснаасаа хамаардаг. За бас вифероныг эмэгтэйчүүдийн өвчний практикт маш их өргөн хэрэгэлдэг судалгаанууд байд юм байна. Энэ дээр одоо хламидиоз, цитомегаловирусын халдвар, уроплазмоз, трихомоноз, папилловирус, өтрээний дахилтад кандидоз, микоплазмоз гэх эмэгтэйчүүдийн одоо бэлгийн замын маш олон өвчин байдаг. За энэ дотор цитомегаловирусын талаар би бас хэлмээр байна. Энэ жирэмсэн ихэд ямар шинж илэрдэггүй. Тэгэхдээ тэр халдвар цитомегаловирусын халдвар авцсан байхад уург нь тархины, нүдний, зүрхний, бөөрийн хүнд хэлбэрийн гаж хөгжилтэй төрдөг. Ийм аюултай шүү дээ. Тэгэхээр энэ цитомегаловирусыг ер нь тэгээд муурнаас одоо тотноос ч гэдэг юм уу тэр хамгийн их муурнаас авдаг гэж. Тийм чинь жирэмсэн эхчүүдтэй ерөөсөө жирэмсэх гэж төлөвлөж байгаа бол амтан бити тижээгээч гэж бас хэлмээр байна. Яг бол энэ вирусууд чинь насан турсан хүнд юугаар ч илэрдэггүй. Урагт бол маш хортой гаж үйлчлэгээ үүсгдэг шүү. За тэгээ та нар бас мэдж байгаа шүү дээ. Хүний папилловирус гэл. Энэ хүний папилловирус нь зөвхөн одоо үе үүсгээ зогсгодоггүй. Янз бүрийн юм арьсан дээр урагцаг гарахаас гадна одоо дэлхийд даяар мэдж байгаа шүү дээ. Умаан хүзүүн хорт тавдрын нэгдүгээр шалтгаан бол папилловирус аа гэдэг. Тэгээ саяхан манай засгийн газраас чинь маш олон тэрбум хэчнээн төгрөг өрсөн билээ дээ. Нөгөө папилловирусын эсрэг вакциныг 12 настай охтуудад хийж байгаа. Тэр вакцин нь ердөө
30% нь л үр дүн өгж магадгүй өгөхгүй ч үж магадгүй гэж байгаа байхгүй. Тэгэд энэ папилловирус нь энэ бэлэг эрхтний папилломыг үүсгэнэ гэдэг маань зөвхөн эмэгтэй хүнд биш. Эрэгтэй хүнд ч гэсэн папилловирус ингээд ийм айхтар ургацуудыг үүсгдэг. Энэ ургацх нь умаа хүзүүн хавдар болж хүндэрдэг. Тэгэхээр энэ лагийн шулуун гэсэнд хийгээд гелийн энэ салтан дээр түрхээд хэрвээ ийм том хуурай ургацг байх юм бол мазын энэ хуурай ургацхан дээр бас түрхэж болно. Салтан дээр бол гелийн түрхнэ гэж. Стандарт эмчилгээ нь хөнгөн хэлбэрийн өвчтөнд бол хоногт 2 удаа 12 цагийн зайтай 5 хоног хэрэглэнэ. Өргөтгсөн эмчилгээнд нэг лаг одоо хоногт 2 удаа 12 цагийн зайтай 10 хоног хэрэглэнэ. Мэдээж саяын миний энэ гаргасан ийм хүмүүст бол 10 хоног хэрэглээд эдгэрхгүй нь ойлгомжтой. Тийм болохоор удаан хугацааны эмчилгээ гэж бас байгаа. Энэ удаан хугацааны эмчилгээнд эхлээд 10 хоногийн турш хоногт 1 удаа 12 цагийн зайтай шулуун гиссэн лага хийчээд дараа нь өнжөөд 1 удаа 1 сараас 12 сарын турш энийг хийх юм бол ийм одоо ургацхууд бүр мөсөн арилах боломжтой гэж үзэж байгаа шүү дээ. Ер нь одоо хүүхдийн 5, 6, 7, 8 настай хүүхдийн гараар дүүрэн үүнүүд бас их ургадаг. Тэр үүн дээр нь бас ингээд түрхээд байхад арилждаг. За зарим хүүхдийн хоолойн дотор ингээд яг төв хоолойн дээр нь ингээд бас ургацдаг. Тэгээд нөгөө дурангаар харахад тэр нөгөө хоолой боогдох өвчин шиг яг ларингитцэн өвчин ингээд хятнаж амьсгалаад хоолойн. Тэгээд би миний мэдхэд бүр их насны төвд 13 удаа нөгөө төв хоолойн дээрх ургацаа авахуулах гэж наркозонд орж исэн хүүхдийг би мэддэг. Тэгэхээ хооронд ерөөсөө анх удаа тэр наркозонд оруулаад тэр төвхтэр байгаа яг амьсгалын энэ дууны өвчнийг ингээд тагилчлах гэж өвчин боогдоод өвчин шүү дээ. Тэр энэ ургацыг аваад дээрэс нь шууд нөгөө гелийн төрхөл орчихсон. Тэгвэл дахихгүй байх байхгүй. Тэгэхээр одоо энийг бол одоо энэ чихаморолын эмч нар маш өргөн хэрэглэх хэрэгтэй юм байгаа энэ түнхийн ургацхан дээр тийм ээ. Түнхийн папиллом гэж ярьдаг. Энэ дээр бас хэрэглэх хэрэгтэй юм байгаа. За тэгээд энэ herpes халдвар бүхий жирэмсэн эмэгтэйчүүд вифероныг бас хэрэглэсэн судалгаа энэ 576 жирэмсэн эмэгтэй 302 нярайд хэрэглэсэн байна л да. Тэгээд энэ судалгаанаас юу харсан гэсэн чинь энэ herpes халдварын сэдрэл 2 дахин буурсан гэж. Жирэмсэн үеийн хүндрэлүүдээс ялангуяа энэ ураг зулбах аюул 62%-аас 31%. Ургийн шингэн их хэмжээтэй байх нь 30%-аас 10% буурж, ургийн шингэн багасх нь 28-аас 9% буураад, жирэмсний гистоз гэж яриад одоо жирэмсний хордлого 40%-аас 16% хүртэл буурсан ийм одоо сайхан үзүүлэлтүүд байгаа. Түүнээс гадна нярайн халдвар 3 дахин буурсан гэж. Тэгэхээр энэ жирэмсэн эхчүүдэд ялангуяа энэ одоо herpes вирустай. Herpes вирус гэдгийг та нар нөгөө бас мэдэн штэ нөгөө урвал моруулан дээр нөгөө хомхот толоочлаа гэж манайхан яриад байдаг те. Энэ уруулан дээр хомхот толоо гэдэг чинь herpes вирус байхгүй. Ийм вирустай хүн бол энэ хомхон дээрээ гелийн түрхээд лаага бас хийж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол урагт жирэмсний явцад маш хортой нөлөөлдгөө гэдгийг хэлмээр байна. Виферон ламайн болохоор тээвэрлэлийн тусгай горимтой байдаг. Онцлог нь юу вэ гэхээр хүнсний зориултай какаоны масл буюу кондитерский жир агуулдаг. Нэмэх 2-оос нэмэх 8 хэмт хадгалах тусгай нөхцөлтэй байдаг. Мөстэй боксонд дотор талдаа вакуумжуулсан тусгай тийм хэсэгтэй дээгүүрээ мөстэй хажуу бүх хэсгээрээ мөсөөр бүрхэгдсэн тийм боксонд онгоцоор битүүмжилсэн байдлаар тээвэрлж ирдэг байгаа. Хэрвээ энэ тээвэрлтийн горим алдагдсан тохиолдолд виферон ламын ланиман гол байж байгаа үндсэн бодис буюу интерферон альфа маань задраад нэгэн төрлийн эсмэс буюу хүнсний зориултай масл болдог. Энийг хэрэглэх юм бол ямар ч эмчилгээний үр дүн байхгүй. Одоо тусгай горимд бүрэн зөрчигдсөн ямар чанарын баталгаа шаардлага хангаагүй тийм бүтээгдэхүүнүүд айгүй их байгаа. За энийг юугаар таних вэ гэхээр манай виферон бүтээгдэхүүний маань албан ёсны галограмм байгаа. Үйлдвэрээсээ наагдаж ирдэг. Яг виферон лааны маань ар хэсэгт байж байгаа. За яг энэ хэсэгт ар хэсэгт байгаа энэ галограмм бол яг Ферон компаниас наагдаж ирдэг галограмм байгаа. Ардаач урдаач галограмм байхгүй тийм хэрвээ ла байх юм бол гайлын татваргүй одоо чанарын шаардлага хангаагүй нөхцлөөр тээвэрлэгдэж ирсэн улсын бүртгэлгүй юм байна гэж үзээд ард түмэн маань сэрэмжлээч, тийм бүтээгдэхүүн битгий авч хэрэглээч. Одоо том том сүлжээ эмийн сангуудаар бас зарагдаж байгаа газрууд бас байгаа. Тийм болохоор худалдан авахдаа зөв сонголт хийгээсэй. Энэ бол жоргуу олгогдох. Жоргуу олгодно. Яг бол энэ бол нэг хоргүй ямар ч гаж үйлчлэгээ байхгүй тий.
Энийг өөрөө бас ерөөсөө эмч хүний үед, багш хүний үед энэ маш чухал реферон гэдэг энэ нэмийг оруулж ирсэн. Энто компанида бас их талархаж байна. Ягаад гэвэл энийг хэрэглээд эхлэхэд би бас өөрөө их олон талархал авч байгаа байхгүй юу. Ягаад гэвэл хүмүүс үнэхээр сэтгэл хангалуун байгаа болохоор олон төрлийн вирусыг идэгдэг юм нэг гайхалтай бүтээгдэхүүн шинээр орж ирсэн байна. Тэгээд энэ хөө бүтээгдэхүүнийг бас манай үзэгчдэд бас нүдэнд харагдал сайхан тайлбарлсан одонтой багштай баярлалаа. За баярлалаа. За ингээд бүгдээрээ дараач хэсэгт анхаарлаа хандуулцгаая.